За энэ удаагийн хичээлээр бид root records-ыг.org сайтаас хэрхэн торрент татаж авах талаар үзэх болно. За тэгэхээр юун түрүүнд root records.org сайт руугаа оръё. За би бол одоо бүртгүүлээгүй байна. За би миний орос хэлээс нэлээд таарахаа англи хэлээс орчуулж ижил энийг ойлгоно. За энэ бол ямар ч байсан нэвтрэх гэсэн утгатай. За бид нэвтрэхээс өмнө нэгэн файл хайгаад үзье. Жишээ нь Tutsflash сайтаа хичээлээс хавил. За энд нэгэн файл юм гарч ирж байна. За ийшээ оръё. За ийшээ орсны дараа за энэ юу гэдэг нь мэддэхгүй байна. За ямар ч байсан хэрвээ би өөрөө ирэхээр нэвтэрч орсон байвал за энийг татаж авахд нэг амархан байдаг. За тийм болохоор өөрийнхөө ирэхээр нэвтэрч орё. За нүүр хуудас руу буцаж энд дараад за миний нууц үг мэдээлэл байна. За энэ дээр дарвал нууц үгээ буруу хийсэн болохоор дахиж хийх хэрэгтэй боллоо. За энд миний нэр гарч ирсэн байна. За ингээд би root records-ыг.org руу нэвтэрлээ. За нэвтэрсний дараа бол хамаагүй өөр харагдаж байна. Одоо шал өөр интерфейс бүтцтэй болсон байгааг та анзаарсан байх. За жишээлбэл энд бол шууд magnet link нь гарч ирсэн байна. Энэ дээр дарахад энэ файл шууд миний uTorrent руу нэмэгдэнэ. За одоо энд нэмэгдэж байна. За 30 өдөр. За jQuery 30 өдөрт сурах талаар хичээл байна. За мөн энэ дээр дарах юм бол энэ торрентыг татаж авна. За торрент руу орсны дараа энд бол торрентын талаарх мэдээлэл байна. За 2012 он за Tutsflash-ийн хичээл. За одоо энэ хичээлийг хийсэн хүн Jeffrey Way гэдэг нэртэй хүн байна. За ямар хэл дээр байгаа. Тэгээд мөн энэ талаарх бяцхан тайлбар байгаа. За зарим тайлбар бол маш урт байдаг. За home руу оръё. Home page руу орох юм бол за help desk гарч ирж байна. За харин одоо би эндээс дахин нэг видео курсын талаар хайх юм бол за энд бол одоо өмнө хайсан хайлтаас бол шал өөр илэрцүүд гарч ирж байна. За энэний одоо хамгийн сүүлд нэмэгдсэн хичээлүүд байна. За энд бол файлын хэмжээ. За энэ дээшээ доош харсан цохнууд байгаа. Энэ дээр дарж файлыг хамгийн багаас хамгийн их рүү жагсааж болно. Мөн дахин багаас нь их рүү гэх мэтчлэн. За энд бол одоо хийсэн аплоудерийнх нь интернетэд байршуулсан хүмүүсийнх нь нэр байна. За энд бол seed буюу яг хэдэн хүн интернет руу аплод хийж хэдэн хүн энэ файлыг татаж авч байгаа талаар мөн хэдэн сарын хэдэнд оруулсан байна. За хамгийн сүүлийнх нь бол ер нь 14 оны файлууд ах шиг байна. За тэгээд энэ дээр дараад ийшээ ороод ингэж татаж авах боломжтой. За root record сайтаас хэрхэн торрент татаж авах талаар хичээл маань энэ түрээд өндөрлөж байна.